Эртээ урдын цагт эмгэн, өвгөн, ач охин, нохой дөрөв амьдран суудаг байжээ. Өвгөн тариалангийн талбайдаа манжин тарьж гин. Гэтэл нэг өдөр манжин нь маш том ургасан байжээ. Өвгөн манай манжин чинь яасан том ургав вэ гэж гин. Ингээд өвгөн манжингаа татаж гин. Манжин таати яасан том манжин бэ гэд татсан чинь манжингаа дийлсэнгүй гин. Ингээд эмгэнээ дуудаж гин. Эмгэн наашир энд том манжин байна. Тати хүчлээ яасан том манжин бэ. Эмгэн өвгнөөсөө өвгөн манжингаасаа бариад татаад дийлсэнгүй гэв. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин наашир энд том манжин байна. Тати хүчлээ яасан том манжин бэ. Ач охин эмгнээсээ эмгэн өвгнөөсөө өвгөн манжингаасаа бариад татаад дийлсэнгүй. Ач охин нохойгоо дуудлаа. Нохой наашир энд том манжин байна. Тати хүчлээ яасан том манжин бэ. Нохой ач охиноос ач охин эмээгээс эмгэн өвгнөөсөө өвгөн манжингаасаа бариад ахиад л татаж гин. Эмгэн өвгөн ач охин нохой дөрөв хамтын хүчээр манжингаа суг татаад гаргаад ирэв. Ингээд том манжингаараа амттай сайхан шүл хийж угаад амар сайхандаа жаргаж гин.